Европчууд одоо дайн мэн гэж яриа л тий. Бүр юу ярьд байна гэх юм бол ард иргэдийн хадгаламж харилцах тааснаас шимтгэл аваад энэгээр дайныг савлуулж юм гэж солиот юм ярьж байгаа учраас энэ алтны хөдөлгөөн юм эрчтэй хүчтэй явж байна. За хэдийн бараан дээр 245% тариф. Дөнгөж сая 10 минутын өмнө гарсан. За гэхдээ хэддуудаас бас нэг мэдээлэл ирсэн. Ярилцъя тий. Уулзъя. Гэхдээ respect байх ёстой, хүндэтгэл байх ёстой бас Тайваны асуудлыг яриа. За энэс илүү том мэдээлэл яг юу юм бэ? Энэ одоо юу гэсэн юм бэ гэх юм бол зүгээр тий Америкаас хэдэд бараа захиалга бараг орж ирэхгүй яагаад гэх юм бол одоо 2.5 дахин үнэтэй болцсон байгаа гэсэн үг. Тий. За тэгээ бараа мараа алдгалтай зах зээл дээр амьд явах боломжгүй учраас маш олон бизнесүүд одоо энэс болж нэлээд хүн цогт авч байгаа. Нэмээд бас нэг супер том мэдээлэл задарсан. Трампын төлөөлөгч нар ерөөхдөө Европчуудад ярьж байхдаа ямар шаардлага тавьж байгаа юм бэ гэх юм бол нэг бол Америкийг сонго, нэг бол хэддэг сонго гэж нөхцөл тавьж явах шүү байна. Тэгээ худалдааны шин дийл дээр. Тэ? За. Тэгээ ингээ харъя. Энэ бол цэгцэрх хугацаа орно. Яаж дуусах юм бэ? Ерөөхдөө харах хэвээр. Ийм учраас хэдүүлэнгийн хөрөнгө оолтын багц дээр одоо удахгүй томоохон өөрчлөлт орж ирнэ шүү. Окей, тэрнээ бэлэн байгаарай. За, гэхдээ энийг дахиад жоохон судлах хэвээр. Яарад юм ерөөсө шийдвэр гаргах хэрэггүй. Дөнгөж сайхан хэдүүлээ томоохон хөрөнгө оолтынхаа позиц нэлээд ашигтай хаасан. За, нэмээд дотоодын зах зээл дээр юу болж байна гэх юм бол Монголын засгийн газар дотоод бонд гаргаж байна. За энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Нөгөө төсвийн мөнгө байхгүй гэсэн үг. За. Тэгээд гадаад мөнгө босгомооргүй байна. Ягаад гэвэл хүүгийн түвшин айгүй өндөртэй. Бид нэр ерөөхдөө долларын бонд гаргах юм бол өгөөж нөгөө хүүн амир өндөр гарах юм байна. Тэгээд төсвийн алдгал энэ нүүрс зэсийн мөнгөний дутагдлаа одоо энэ дотоод ард иргэдээс мөнгө босгоод ингээ нөхж байгаа гэсэн үг. За татвараас чөлөөлөгдсөн. Тийм учраас ерөөхдөө энэ 9.4 10.4 за энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол хагас жилийн бонд заяа 5 тэрбум босгосон 22 тэрбумын санал ирсэн. Жилийн дундаж жинсэн хүү 9.4-тэй гэсэн үг. За банкнаас хайлт илүү татвараас чөлөөлөгдсөн. За тэгээ энэний муу мэдээлэл нь юу юм бэ гэх юм бол окей манай засгийн газар кэшгүй болж ах шиг байна. За хоёрдугаарт манай засгийн газар хувийн хвшилттэй хөрөнгийн хадгаламжийн араас өрсөлдөөд байна. За энийг хэдүүлээ хизээ харсан бэ гэх юм бол 2016, 17, 18 онд харж ирсэн. Тухайд манай засгийн газар бүр 18 хэдэн хувийн жилийн өгөөжтэй засгийн газрын бонд зах зээл дээр гаргаж ирсэн. Яагаад гэх юм бол тухайд бас нүүрсний орлогод таг зогссон. Тухайд бас зэсийн ханшин бас тийм амар байгаагүй. За тэгээд хувийн хвшилттэй манай засгийн газар татварын хөнгөлөлтөд илүү давуу талаараа өрсөлдөнө гэдэг чинь тэгээ банкны сектороос мөнгө гарна гэсэн үг. Хөрөнгөний зах зээлээс мөнгө гарна гэсэн үг. Тэгээ хаашаа урсж байгаа юм бэ гэвэл хамгийн ашиг муутай газар руу урсж байгаа. Засгийн газрын төсөв рүү. Тэ. Энийхээ оронд банкны сектор дотор байгаад хувийн хвшил рүү зээл маягаар явдаг байсан бол эдийн засгийн өсөлтийн хувьд бол хамаагүй сайн. Гэхдээ энэ тийм янз бүрийн тендер та манай засгийн газрыг мэдэн штэ. Мөнгөө ухаалаг зарцуулдаг юм уу үгүй те. Тийм учраас одоо нэг томоохон мөнгөний өрсөлдөгч одоо зах зээл дээр эргээд гарч ирлээ. Тэ. За. Окей. Зэсийн ханшингээ харах юм бол тийм сая нэлийн хүн цогт авсан. Бараг түүхэн тэд хэмжээний ханшин дээр хүрээд 5.4 нэг ойролцоо 1 хас килограмм 1 паунд зэс. Тэгэл 4.4 рүү унаад нэлийн хурц уналт шүү. Тэрнээс хойш буцаа жоохон recovery хийсэн. Гэхдээ ингээ харах юм бол бас тийм амар сайн харагдахгүй байгаа. Ковидын ёроолноос энэ трендийг ингээ аваад үзэх юм бол ерөөхдөө яг uptrend line дээрээ ер нь бол зогссон. Энийг дахиад retest хийх магадлал ерөөхдөө маш өндөртэй. Та дэнд харж байгаа юм бол тий ер нь бол энэ trend line-тай 1 2 3 4 5 удаа золглоо. За энэний дээгүүр үлдчих чадах юм уугүй мó удахгүй энэ шийдэгдэх баха. Тэгээд ерөөхдөө олон улсын худалдааны дайн болж байгаа. Тэгээд ер нь бол Европ жоохон эвгүй болж эхэлж байна. Тэгээ энэ яахын хэдүүлээ харах ёстой. За. Энэ бүх дэлхийн тогтворгүй байдлаас хэн хожоод байгаа юм бэ гэх юм бол алт бол номер 1.
Тэгээд таад ингэ харж байгаа юм бол он гарахтаа энэ алтны ханш 2600 байсан. Тэ? Одоо 4 сарын дотор 3300. Тэ? Нилээн хурдтай, маш хурдтай өссөн гэсэн үг. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлуу оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа таатай бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл таад бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таад өгнө. За энэ алтны чартыг аваад үзье л да. За тэгээд энийг 7 хоногийн чарт биш зүгээр ингээд жилийн чарт болгочих заяа. Ажаараа өөр хэрэгслийг авчи. За алтны ханшийг аваад үзчихье заяа. За тэгээд бүр хамгийн урт хугацааны графыг харчий. Нэг ийм candle заяа 1 жил үзүүлж байгаа шүү заяа. Тэгээд энэ дээр ерөөхдөө Fibonacci extension авч үзээд хамгийн сүүлийн циклийг аваад үзчихье заяа. Тэгээд Fibonacci extension яаж ашигладаг юм бэ гэх юм бол та ингэ харж болно заяа. Өмнөх циклийн ёроол хаана бэ гэх юм бол энэ байна те. За ёроол нь яг энэ байна. За тухайн циклийн оргил цэг те яг энэ байна. За тэгээд буцаагаад retraction одоо үнэлтийн дараагийн ёроол. За тэгээ ингээ харах юм бол хэдүүлээ хаана явж байгаа юм бэ гэх юм бол энийг жоохон дэшээ татчихъя. Энийг жоохон доошоо. За окей одоо яг зүг байна те. Окей. За тэгээ ингээ харах юм бол манай алтны ханш биш те. Жилийн чарт авч үзээд өмнөх тий бүтэн одоо ёроолноос оргилцэг тэгээд дараагийн үнэлт рүү ингээ харах юм бол тий Fibonacci 1.6-гийн extension-д хүрсэн байна. За тийм учраас боломжтой байгаарай. Та энэ дунд алтан дээрээ ингээ хөрөнгө олт хийсэн байгаа хүмүүс тий зүгээр цэвэр алтан дээрээ бүр хөшүүрхт арилж хийж байгаа хүмүүс тий боломжтой бай. Тий жоохон ашиг аваа. Яг их бол одоо энэс дээгүүр явна гэдэг чинь техникийн хувьд бол нэлээд resistance байгаа гэсэн үг. За бид нэр өөрөө тэгээ бидний одоо schooling хөрөнгө олтын group дүгж сая алтан дээр позиц тодорхой хэмжээнд хаасан. Гэхдээ бас тодорхой хэмжээний позиц үлдсэн байгаа. Яг гэх юм бол манай тэр Mica Metals тухайн олборлолт нь эхэлчихнэ. Гэхдээ өрмөө авцсан гэсэн үг. Одоо дахиад жоохон сүулдээсэн байгаа гэсэн үг. За тийм учраас та боломжтой байгаараа энэ дээр. За тэгээд зэсийн унааштай дахиад ингээ харах юм бол те яг энэ down trend line руу унаад тэгэл ерөөхдөө буцаагаад recover хийгээд 4.6-тай байна. За нүрс гарах нь хүнд байна. Зэсийн үн хааш түүхэндээ те дээцгээс жоохон буцаага буурсан байна. Тэгээд алтан дээр ягаад болгоомжтой байгааг хэлээд байна гэх бас эндээс харж болно заяа. 4 сар. Энэ 4 сарын график шүү заяа. Энэ сүүлийн 1 2 3 4 5 6 өдрийн дотор алтны үн ханш 11.3%-аар өссөн. Одоо 11% өссөн гэсэн үг. Тэ? 7 хоногийн дотор алтны үн ханш 11%-аар өснө гэдэг чинь маш олон хүмүүс иш орж байгаа. Ямар төрлийн хүмүүс иш орж байгаа юм бэ гэх юм бол тэ? Улс төрийн тогтворгүй байдлаасаа өөрийгөө хамгаалах. За тэгээ Америкийн засгийн газрын бонд, Америкийн доллар ямар нэгэн улс орны валютыг авахаас татгалзаад ямар нэгэн засгийн газрын бондоос авах татгалзаад алтыг авч байгаа гэсэн үг байхгүй юу? За алтыг аваад өөрийнхөө сейфэн дотор далт хийнэ гэдэг чинь ямар нэгэн засгийн газар хүрээд ирээд хураах эрсдэл байх учраас тий энэ худалдааны дайн, Орос Украины дайн, Европчууд одоо дайн мэн гэж яриа л юм тий. Европч одоо бүр юу яриад байна гэх юм бол ард иргэдийн уучлаарай. Ард иргэдийн хадгаламж харилцах тааснаас шимтгэл аваад энүүгээр дайны санхүүжил хийн мэн гэж солиот юм ярьж байгаа учраас тий энэ алтны хөдөлгөөн юм эрчтэй хүчтэй явж байна. За тэгээд хэдүүлээ тэгээ энэ шинэ мэдээллүүд гарч байгаа учраас багцуудаа жоохон өөрчлөх хэрэгтэй байгаа. За тэгээ ямар томоохон өөрчлөлүүд хэдүүлээ хийх юм бэ гэх юм бол энэ мэдээлэл зөвхөн одоо манай school community-гийн гишүүдүүд яригдана энэ видеоны төгсгөл дээр. За тэгээд тэрнээс өмнө ерөөдөө хэдүүлээ Dow Jones-ыг харъя. Ер нь он гарахсныхаа дараа цагаан сарын үеэр түүхэн дэд хэмжээнд хүрээд нафс унаад тэгээ одоо ерөөдөө хөрхийн recovery хийсэн байгаа. Миний бодож байгаа юм юу юм бэ гэх юм бол ёроолтой хүрсэн байгаа. Одоо ерөөдөө sideways явах хаа. Ямар нэг байдлаар одоо Dow Jones дээр позиц нээх мэх цаг нь
арай болоогүй байгаа. Тийм учраас жоохон амьсгаа авах хэрэгтэй. Тэгээ энэ хэддүүд Америкчууд хилцлээ их юм уугүй мó хэдүүлээ бас хүлээх хэрэгтэй. За S&P 500 дээр чарт нь ерөнхийдөө яг адилхан. Тийм учраас хэдүүлээ энэ дээрээ бас яг адилхан хүлээх хэрэгтэй. Бүх трендууд нь ерөнхийдөө доошоо зааж байгаа. Тэгээд тийм ер нь бол трендууд нь тийм сайн харагдах байна. За мөнгө. Тийм silver саяны худалдааны дайн дээр алтын яг эсрэг хөдөлгөөн хийсэн. Алт бол та ингээд санаж байгаа юм бол худалдааны дайны юм бол зарлсныхаа дараа 3150-аас 2950 руу унсан. Гэхдээ шууд тийшээ явсан бол мөнгө бол арай өөр. Мөнгө бол яг monetary одоо яг хөрөнгө оолтын хэрэгсэл мөнгө гэхдээ яг алт шиг биш. Яг гэх юм бол жин хамаагүй том гих мэт шин. Тэгээд үйлдвэрлэл дотор бас ашигладаг. Гэхдээ энэ мөнгөн дээр арилжаа хийсэн хүмүүс одоо энийгээ явж байгаа хаа. Яг гэх юм бол 28 л унаад тэгээд 33 руу дээшээ өссөн байна. За мөнгөн дээр ерөөхдөө миний хувьд бол одоохоно хийх юм нэг байхгүй. Энээсээ арай өөр дэжгүй юм миний нүдэнд харагдаж байгаа. Гэхдээ энийг нөгөө видеоны сүлд нь ярина. За, нефтийн үн ханш өмнө ярьжсэн ерөөхдөө навс унчлаа. Одоо ерөөхдөө ингээд дээшээ доошоо ингээд савлж гин. Канадын засгийн газраас ямар мэдээлүүд гарч ийнэ гэх юм бол эх 7 хоногт сонгуул болж байгаа. За, тэгээд ерөөхдөө энийг би бас маргааш нөгөөдөр нэг тусдаа контент ярина. Канадын засгийн газар ерөөхдөө Америкийн засгийн газартай хилцэл баг хамгийн түрүүнд хийх гээд ах шиг байна. Хамгийн гол нь тэр хилцлийн хамгийн том цэг нь юу юм бэ гэх юм бол эрчим хүч, газ, нефт тий. За тэгээд Дональд Трампын хүсэж исэн газ нефтийн үн ханшны уналт нь бий болсон байна. $60. Тэгээд тэдний засгийн газар юу хийж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $50,000 руу хүрээсэ гэсэн байна. Хүсэлтэд хүрсэн. За тэгээд ер нь бол энэ өмнө байсан маш хүчтэй support одоо resistance болж байгаа шүү тий. За тэгээ хэдүүлээ юу арах юм бэ гэх юм бол хизээний цагт энэ resistance дээр хүрэн $64-65 тэ хүрэн тэгээд өргөжлүүлээд доошоо унах магадлал маш өндөртэй. За тэгээ хэдүүлээ тий хүлээх ёстой. Окей. За Dow Jones Transportation Index ер нь бол энэ чарттай адилхан. Гэхдээ ерөөдөө Dow Jones-оос жоохон төрүүлээд хөдөлдөг. Бас хөдөлгөөн илүү том. Та нэг харж байгаа бол энэ ковидын ёроол нь хаана байсан бэ гэвэл 900. Dow Jones Transportation Index. За тэг яг адилхан ерөнхийдөө ёроол нь тэг ковидын үеэр хаана байсан бэ гэх юм бол 6600 тий. Тэгээд ер нь бол ковидын хөл хорой дуусныхаа дараа 4 жилийн дотор ерөнхийдөө энэ 18000 руу хүрсэн. Ерөнхийдөө юу гэсэн үг юм бэ гэх юм бол мөнгө 3 нугалсан байгаа гэсэн үг хүмүүс. Маш том индекс, маш олон компани энэ дотор орсон байгаа. Эрсдэл маань тараан байршуулсан. За, тэгээд хэдүүлэнгийн нэг анхаарах индекс юу юм бэ гэх юм бол Dow Jones Transportation Index. S&P 500 Dow Jones-оос төрөлөө хөдөлдөг, илүү хурц хөдөлдөг. Тийм учраас илүү хурдтай ёроолтой хүрчдэг. Тэгээд юу ч хэлж болох юм бэ гэх юм бол Dow Jones Transportation Index буюу ёроолтой хүрчих юм бол хизээний цагт S&P Dow Jones дээр бас ёроолтой хүрэх магадлал өндөртэй. За дараагийн төстэй Russell 2000 энэ юу юм бэ гэх юм бол Америкийн бүртгэлтэй байгаа топ 2000 жижиг дунд компаниуд гэсэн үг тий. Tesla, Google гэх мэт шин мега cap том компани бол биш, жижиг компаниуд тий. Гэхдээ хөрөнгөний зах зээл дээр бүртгэлтэй. За тэгээ энийг ингээ харах юм бол ковидын үеэр тий одоо үн ханш нь ойролцоо 1700 дээр энэ индекс 1700 дээр байсан бол маш хурдтай хамгийн түрүүнд ёроолтой хүрсэн хэдэн бэ гэх юм бол ойролцоо 950. За 950-д хүрчээд ёроол double bottom хийгээд тэгээд ер нь бол тий дэшэ пуужинсан. За 950-аас тий энэ нь бол нэг 2300. Окей. Энэ дундаа Russell 2000 дотор маш олон компаниуд ампуурсан, маш олон компаниуд хасагдсан. Гэхдээ шинээр компаниуд орчиж байгаа. Ерөнхийдөө эдийн засгийн хямралыг бас яаж ойлгох юм бэ гэвэл их цэвэрлэгээ гэсэн үг шүү дээ. Тэ? За тэгээд магадлал маш өндөртэй одоо энэ Russell 2000 тэ хэдүүлээ одоо бас энийг харж байгаа. Тэ? Ерөнхийдөө Dow Jones Transportation Index-ийг харж байна. Russell 2000-ыг харж байна. Ер нь бол одоо энэ нэлээд хүчтэй support дээр явж байгаа. Энийг эвдэх үгүй юу, эвдэх магадлал нь өндөртэй. Тэгээд ерөөхдөө энэ буцаагаад энэ 1100 1000 руу буураад ирэх юм бол хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол баг зэрэг аваад эхэлнэ. Окей. За
Тэгээ энэ зүгээр цаг хугацааны асуудал. Энэ наадмын дараа болох нь уу? 9 сард болох юм уу? Энэ жилийн өвөл болох юм уу? Хэдүүлээ зүгээр тайван хүлээх хэрэгтэй. Окей. За дараагийн чарт Magnificent 7 энэ одоо Tesla, Nvidia, Microsoft, Netflix гэх мэт чинь ерөөдөө технологийн компаниудын за ингээ Fibonacci үзэх юм бол энэ 2 сарын дундуур ерөөдөө оргилцгийг нь аваад 3 сарын ихээр авсан ёроолыг авчаад за тэгээд 4 сарын ихээр 3 сарын сүүлээр хүрсэн дээцгийг харах юм бол дөнгөж сая яг Fibonacci бүр 1 дээрээ бүтэн хөдөлгөөн хийгээд одоо буцаагаад дээш явж эхэлж байгаа. Гэхдээ downtrend дотор орсон байгаа. Маш богино хугацаанд ер нь бол та харж байгаа юм бол өнгөрсөн 12 сард оргилцэгтээ хүрсэн. Тэгээ өнөөдөр хүртэл Magnificent 7 компани хувьцаа 25% үн хашны уналт авсан байгаа. За тэгээ down trend ингээд хараад үзье л та. Ер нь бол энд нэг trend line байна. За тэгээд арай хурц down trend line бол энэ байна. Тэгээд дөнгөж сая ингээ харах юм бол Fibonacci 1 дээрээ ерөөхдөө зогсоод recovery хийгээд буцаага downtrend line нэг амсаад долоогоод тэгээ одоо буцаагаад доош явж эхэлж байна. За тийм учраас Magnificent 7 дээр ерөнхийдөө recovery одоохоно байхгүй. Тэгээ энэ компаниудын орлого олон улсын хэмжээнд маш их орлого олдог. Америкийн зах зээлээс бас маш их хэмжээний ашиг олдог. Хамгийн том үнэлгээний хэсэг нь Nvidia компани ерөнхийдөө өдөр болгон Nvidia компани хүнд цохилт аваалгаа. За тэгээд ер нь бол энэ уналт дуусаагүй баха. Тийм учраас хэдүүлээ бас энэ дээрээ тайван хүлээцгээе. За одоо энэ сүүлийн хэсэг хэдүүлээ ирэх 2-3 сарын хөрөнгө оруулалтын төлгөө ярина. Энэ зөвхөн одоо хэнд нээлттэй бэ гэх юм бол манай schooling гишүүдэд нээлттэй. За хөрөнгө оруулалтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрэнгүй мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс ганцхан нэг ашигтай хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель, мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үн ханштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community лөө яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.